Эрүүл байна уу? Энэ цум яваа. Тэгэхээр энэ удаадаа зүрхний дэлсэх хам шинж болох тэрийг үүсгэх зүрхний болон зүрхний бус шалтгаан ямар тохиолдолд яаж онцлох уу? Ямар арга хэмжээ авах талаар та бүхэндээ товч мэдээлэл олгоё. Тэгэхээр зүрхний цохилтын тоо 1 минутанд хэвэн үед бол 60-аас 80 хооронд бол байж идэг. Бид нар дасгал хөдөлгөөн хийх, биеийн хүчний ачаалал авах, аль эсвэл стрессдгүй зүрхний ачаалал нэмэгдэж улмаар зүрхний цохилтын тоо нэмэгддэг. Зүрхний цохилтын тоо 90 болон 100-аас дээш болохыг бид нар зүрх дэлсэх буюу зүрхний цохилтын тоо олширсан тахикард гэж үздэг. За энэ зүрхний дэлсэх буюу зүрхний цохилтын тоо нэмэгдэх нь эрүүл бол нэмгэх шалтгаантай байж болно. Аль эсвэл хямралдагдлын шалтгаантай гэсэн 3 зүйл байдаг. За эрүүл шалтгаантан бол та бүхэн бол симпатикийн тонус буюу стрессдэг, симпатикийн тонус нэмэгдэх, аль эсвэл биеийн хүчний ачаалал авах, эсвэл кофе юм уу, кафеин хэрэглэх, тамхи татах үед бол зүрхний цохилтын тоо нэмэгдэж байдаг. Энэ нь бол бид нарын ажиллах симпатик мэдрэл нэм тонус идэвхцэнтэй холбогдуулна. Зүрхний цохилтын тоог физиологиороо 1 минутанд 90-100-аас дээш болох буюу синусын тахикард гэж нэрлэдэг. Зүрх дэлсэх, зүрхний цохилтын тоо эрүүл хэвийнээр дэлсэх гэж үздэг. За энэ зүйл бол бид нар энэ үйл ажиллагаатай нэгт холбоотой байдаг. За хоёрдугаарт нь болохоор эмгэг гаралтай дэлсэлт гэж байдаг. Эмгэг гаралтай дэлсэлтийг бид нар хоёр ангилдаг. Нэг нь зүрхний өөрийнх нь шалтгааны улмаас дасан зохицох хариу уруулын үр дүнд зүрх дэлсдэг. Хоёрдугаарт нь бол зүрхний бус шалтгаантай байдаг. Жишээлбэл зүрхний бус шалтгаанд нь бол цус багталт. Яа тэгэхээр цус багтснаас болоод эдгэрхтэн төчл төрөгчийн тоог нэмэгдүүлэхийн тулд биеийн хариу урвал гэж болдог. Өөрөөр хэлбэл эдгэрхтэн маань гипоксия буюу хүчил төрөгчийн дутагдлалд ороод байвал тэнд цус агнув сайн үргэхийн тулд зүрх эмггээр 1 минутанд 90-100-аас дээш бол синусын тахикард буюу зүрх дэлсдэг гэсэн. Аль эсвэл бамбаа улчирхан хортлох үед бодисын солилцоо нэмэгдснээр зүрх дэлсэж болно. Аль эсвэл мэдрэлийн эмгэг болмаас симпатик мэдрэл хит идэвхцснээс болоод зүрх дэлсэж болдог. Аль эсвэл янз бүрийн өөрөвсөл, хордлох, эсвэл гинт симпатикийн тонус гинт цочирсан үед, аль эсвэл бөөрийн дээд булчирхаа нэмэггүй үед бол зүрхний бус шалтгаантайгаар зүрхний цохилтын тоо 90-100-аас дээш болохыг ихсдэг гэсэн нь. За 3-дугаарт нь бол зүрхний өөрийн шалтгаантайгаар синусын тахикард буюу зүрх дэлсэж болдог. Энэ дээр нь бид нарын зүрхний үйл ажиллагаа буурсантай холбоо, жишээлбэл зүрхний архаг дутагдал, хавхуулгын эмгэг улмаас цус маань бүрэнгүүц цус зүрхээр шахагдаж эдгэрхтэнд очиж чадахгүй учраас цус хангамжийн дутагдал гипокси үүсч улмаар дасан зохицох хариу уруулын үр дүнд бол зүрхний цохилтын тоо нэмэгдэж 1 минутанд 90-100-аас дээш бол зүрхний өөрийн эмгэгийн шалтгаанаар зүрх дэлсчихэд гэсэн үг. Энд нь бол зүрхний архаг дутагдал, хавхуулгын эмгэг, зүрхний ишимээ өвчин гэх мэт зүйлүүд бол орж идэг. За 3-дугаар том бүлэг бол зүрх хямралдагдлын улмаас дэлсэх шалтгаан байдаг. Энэ бол эрүүл синусын гаралтай дэлсэлт бол биш. Өөрөөр хэлбэл эмгээр сэрэл үүсэх юм уу, аль эсвэл сэрэл үүсгэх тийм эмгэг замтаа болсон юм уу, аль эсвэл сэрэл үүсгдэггүй газраас сэрэл ихээр үүсэх үед бол эмгэг гаралтай дэлсэлт үүсдэг. Энийг бид нар та бүхэн бол сайн мэдэх баг. Тосгуурын жиргэнэ гэдэг 1 минутанд дахин хямралдагдал байдлаар илэрдэг. Эсвэл ховдлын дээр хямралдагдал юм уу 1 минутанд зүрхний цохилт 100-120-оос дээш болдог. Эмгэг гаралтай байдаг. Тэгэхээр энэ зүйлүүдийг бид нар яаж оншилж мэдэх вэ гэхээр нэг тухайн иргэн маань миний зүрхний цохилт хэвийн байж хахад 1 минутанд 90-100-аас дээш болдог. Баг зэргийн ачаалал өгөхөд зүрхний цохилтын тоо 120-оос дээш болчдөг. Зүрх дэлсээд бэлбэгнээд амаар гарах гэж байгаа юм шиг зүгээр болохгүй оволцоод байвал ер нь бол зүрх судасны эмчтнийг үзүүлэх хэрэгтэй. Зүрх судасны эмч маань зүрхний цахилгаан бичлэг хийгээд аль эсвэл 24 цагийн хоолтор лавшруулж хийгээд эмгэг гарт дэлсэлт байна уу, эрүүл дэлсэлт байна уу гэдгийг тодорхойлно. Улмаар эрүүл эмгэг дэлсэлтээс шалтгаалаад бид нар цус багталтыг үүсгэх зорилгоор цусны шинжилгээ өгөх, гемоглобины төмөр тутлын цус багталтыг үнэлэх, өөрөвсөл хоол ангиныг үнэлэх, аль эсвэл бамбаа хордлогоо
энэ нөлөөг үнэлэхийн тулд бамбаа улчиргааны дааврыг үздэг гэсэн үг. За тэгээд зүрхний өөрийнх нь шалтгааныг үүсгэхийн тулд наад захын бид нар зүрхний эхо хийж зүрхний агших чадвар хэр байна, ахвалах эмгэг хэр байна, өөр янз бүрийн одоо булчин эмгэг байгаа эсхийг бол үнэлдэг. За 3-дугаарт нь эмгэг гаралтай дэлсэлтийг бол 24 цагийн одоо зүрхний цахилгаан бичлэгийг зүүх, алисбэл 48 цаг, 72 цаг, 5-7 хоногийн одоо хоолтор зүрхний цахилгаан бичлэг хийж, эмгэг хэм алдагдал нь ямар төрлийн одоо хэм алдагдал байна вэ гэдгийг нарийн оншилдог гэсэн. Тэгэхээр иргэн маань одоо зүрх дэлсээд байвал энэ их олон шалтгааныг одоо болохоос илүүтэйгээр мэрэгжлийн эмчт үзүүлээд тохирсон шинжилгээ хийгээд одоо өвчтний шалтгаан, эмгэг зам хүндрэлийг тооцоолоод өөрөө баримтлах дэглэмийг бий болгоод эмчээс бол энэ тодорхой жирийн дав эм уугаад хяналтанд байх нь бол чухал ач холбогдолтой. Ялангуяа тэр хотлын дээрх тахикард, тосгонын жиргэнэ гэх мэт одоо бас хүндрэлт хүргэж болцсошгүй хэм алдагдлаас та бүхэн урьдчилан сэргийлж байх ёстой. Тийм учраас Монгол хүмүүр 81 наслын Монгол аав бүр тэтгэвэр дарахын тулд одоо зүрхний цогцолт нэмэгдсэнийг та бүхэн анзаараад үзээрэй гэж захимаар байна.